За манайхаа юу яцгаана? Галзуу кино сувгтай тавтай морилцгоо. Зунка спешиалдэ зориулсан бидний сүүлийн буюу 3 дахь кино бол 2017 онд нээлттэй хийж байсан Blade Runner 2049. Нэлээд өндөр үнэлгээтэй галзуу кино болохоор яриад өгье гэж бодоод сонгосон. Энэ галзуу киног та нарт ярьж өгөх боломж олгосон Quiz Lab хамт олондоо баярлалаа. За тэгэд манайхан дардгуудад ардсан байх кино тайлбартаа хэдүүлээ орцгоё. Tyrell корпорацийн бүтээсэн биоинженерчлэлийн аргаар гарган авсан хүмүүсийг хуулбарууд гэдэг байлаа. Хуулбарууд жирийн хүнээс хавьгуйлах хүчтэй учраа тэд нэр ямагт хүнд хүчээр ажлуудыг хийлэгдэг байв. Гэвч хуулбарууд удаадараа бослог гаргасны улмаас хуулбаруудыг дахин үйлдвэрлэхийг хатуу хоригдж Tyrell корпорац дампуурчээ. 2020 онд дэлхийн экосистем хямралд орсноор дэлхийн нийтийг хямарсан өлсгөл нь нүүрлжээ. Энэ ороо босгох цаг үед Neander Wallace гэгч бизнесмен синтетик газар тариалан эрхлэх аргыг нэвтрүүлснээр дэлхийн нийтийг хамарсан өлсгөлөн сааруулж чаджээ. Энэхүү хэмжээлшгүй баян болсон Wallace дампуурсан Tyrell корпорацийг худалдан авч шинэ төрлийн хуулбаруудыг бүтээж эхэлжээ. Nexus 9 хэмээх энэ төрлийн хуулбарууд нь эзэндээ 100% дуулууртай байх ёстой гэдэгт Wallace хатуу анхаарч байв. Гэвч бослог гаргасан хуучин загварын хуулбарууд буюу Nexus 8 сарын хуулбарууд одоо ч хүмүүсийн дунд нуугдан амьдарсаар байлаа. Тэднийг олж тэтгэврт гаргах буюу устгах ажлыг эрен дээр гүйгчид хэмээх тусгай алба хариуцах болжээ. 2049 он Калифорни мужид мөрдөгч Кэй нэг хуучин загварын хуулбарыг ангуучилж байлаа. Хуулбарын мөрийг мушгиж явсаар мөрдөгч Кэй нэг орхигдсон фермд ирдэг. Тэр фермийг хуучин загварын хуулбаруудын нэг Сапер Мортон гэгч ажилуулдаг байж. Мөрдөгч Кэй Мортныг байцааж эхлэх үед өөрийг нь баривчлан тэтгэврт гаргах гэж байгааг мэдэрсэн Мортон хутаг гаргаж Кэй рүү дайрлаа. Хэдийгээр Мортон Кэйээс илүү том биетэй хүчрхэг байсан ч туршлагатай мөрдөгч Кэй Мортныг баривчилж чадна. Ингээд Кэй Мортныг тэтгэврт гаргахын өмнөхөн Мортон Кэйг төрөл нэгтнээ устгагч гэж буруудахад чи удахгүй жинхэнэ гайхамшигыг харах болно гэж хэлдэг. Кэйж тэрний үгийг үл тоож өчиггүй буудаж хөнөөдөг. Дараа нь Кэй өөрийн шууд удирдлага болох ахлах төслөгч Жош руу холбогдож болсон явдлыг илтгэнэ. Ингээд Кэй тэндээс явахын өмнөхөн машинд суйрлуулсан сканер холгүйхэн газарт болсон нэгэн хайрцаг байгааг илрүүлдэг. Кэйж тэр хайрцгийг цагдаа нарт хүлээлгэж өгөөд ажлын байрлалгаа буцлаа. Кэй Нён гэрлэр гэрэлтсэн шөнийн хотод ирээд шууд л цагдаагийн хэлтэстээр очдог. Тэнд Кэй сэтгцийн наривчилсан шинжилгээнд ордог. Энэ нь тэрний сэтгэл зүйд өөрчлөлт орж үйл хэрэгээс ухарсан эсхийг нь шалгах зорилготой байлаа. Энэхүү шалгалтыг амжилттай давсныхаа дараа Кэй гэртээр нэ. Гэрт нь тэрний холограм найз бүсгүй Жой өгтөн авдаг. Жой холограм учраас зөвхөн Кэйийн гэр дотор л харагдах боломжтой. Тиймээс Кэй Жойг баярлуулахын тулд тусгай төхөөрөмж ашиглаж гадаах ертөнцийг харуулдаг. Амьдралдаа анх удаа гадаад ертөнцийг харсан Жой баярлаж гадаад ертөнцийг гайхан биширдэг. Ингээд Жой Кэй хоёр шиврээ борон дунд аз жаргалтай хэсэг хормыг өнгөрүүлцгэнэ. Гэвч тэдний аз жаргалтай мөчийг тасалдуулж ахлах төслөгч Жоши Кэй рүү залглаа. Жой хөдөлгөөнгүй гацаж орхисонд Кэй дурамжхан утсан амна. Гэтэл тэрний цагдаагийн газарт аваачсан хайрцаг дотор ноцтой зүйлс олдсон байж. Тэр хайрцаг дотроос хуучин загвар буюу Nexus 8 сарын эмэгтэй хуулбарын үлдэгдэл олджээ. Хамгийн хачирхалтай нь тэр хуулбарын гидсэн дээр кийсер хагалгаа хийсэн сорив илэрсэн байна. Тэр эмэгтэй төрхийн хүндрэлээс болж нас барсан гэсэн шүүх хэмнэлгийн дүгнэлт гарсан нь тэнд байсан бүх хүмүүсийг цочролд оруулж. Энэ өдрийг хүртэл бүгд хуулбар хөөхөд төрүүлэх боломжгүй гэдэгт итгэлтэй байсан учраас энэ мэдээ гадагш таруул хуулбаруудын дунд ямар хүчтэй нөлөө үзүүлж болохыг ахлах төслөгч Жоши эргэцүүлэн бодож байлаа. Хэрв энэ мэдээг олон түмэн мэдвэл эсвэл тэр хөөхөд буруу хүний гарт орвол үр дагавар нь аимшигтай байх болно гэдгийг тэд мэдж байлаа. Тиймээс Жоши тэрхүү гайхамшигт хүүхдийг олж тэтгэврт гаргах онцгой чухал даалгаврыг Кэйд өгдөг. Гэвч Кэй энэ удаад энэ даалгаврыг биелүүлэхдээ итгэлтэй биш байлаа. Тэрний итгэлгүй байдал царайнаас нь илэрхий харагдана. Учир нь Кэй төрсөн биш, зөвхөн бүтээгдсэн зүйлийг л устгадаг байж. Гэвч эцэст нь Кэй арга буюу зөвшөөрч даалгаврыг биелүүлэхээр явна. Гэхдээ өнөөдрийг хүртэл ингэж үнэмшиж явсан бүхнийхээ эсрэг явах ёстой болсон нь энэ байдаг. Ингээд хэргийг мөрдөх ажлын хүрээнд Кэй Wallace корпорацид очиж тухайн хуулбарын талаар мэдээлэл авахар болно. Тэрээр цогцсны үлдэгдлээр дамжуулж ДНК болон сериал дугаарыг нь тодорхойлсон байна.
Тэнд Кэй Неандер Уоллесын итгэлд туслах Лов гэгч хуулбартай танилцдаг. Лов Кэйг корпорацийн архив руу нэвтрүүлэхэд Кэй хайрцаг дотроос олдсон хуулбарын талаарх мэдээллийг шүүж эхэллээ. Гэтэл тэр хуулбарыг Рэйчел гэдэг байж хамгийн анх хуулбаруудыг бүтээж эхэлсэн Tyrell корпорацийн үүсгэн байгуулагч Tyrell-ийн өөрийн гараар бүтээсэн анхны загвар хуулбар байж таарна. Энэс гадна Рэйчел олон жилийн өмнө сургаггүй алга болсон эрен дээр гүйгч Рик Декарттай уулзаж ярилцаж байсан тухай тэмдэглэл үлдсэн байна. Энэ мэдээлэл Кэйн анхаарлыг татсан учраас тэрээр Декартын хуучин хамтрагч болох Гавтай уулзна. Гав Кэйд олон зүйл яриаггүй боловч Декартыг олон жилийн өмнө тэтгэврт гарч тэр цагаас хойш сургаггүй алга болсон тухай Кэйд хэлж өгдөг. Декарт сургаггүй алга болохоос өмнө үргэлж бусдаас зайдуу ганцаараа амьдрахыг хүсдэг байсан тухай бас Кэйд ярина. Энэ үеэр Wallace корпорацид Лов өөрийг нь бүтээсэн бүтээгч Neander Wallace Кэйтэй уулзсан уулзалтынхаа талаар тайлгнаж байлаа. Тэрээр гэрэл муутай футуристик хэмээгийн өрөөндөө Ловыг хүлээн авч тайланган сонсонго өөрийнхөө хамгийн сүүлийн үеийн бүтээл дээр ажиллаж байдаг. Тэрийн удаад нэгэн цоошин эмэгтэй хуулбарыг бүтээсэн байна. Гэвч тэр бүтээл нь өөрийнх нь эцсийн зорилгыг биелүүлж чадахгүй болохыг ойлгосон даруйд хурц хутга гаргаж ирээд хайр найргүй устгаж орхино. Туршилтанд бүтлэхүү болсон дурам нь хугарсан Wallace бүтээгдээгүй харин хуулбараас төрсэн тэр хуулбарыг олоход илүү анхаарлаа хандуулж эхэлдэг. Тэрээр үүнийг туйлын зорилготой хүрэх түлхүүр гэж бодож байлаа. Учир нь хуулбарыг төрүүлж чаддаг хуулбар бүтээх нь тэрний туйлын зорилго байж. Тиймээс Wallace Loved Кэйн алхан бүрийг алдалгүй хянж байх тушаалыг өгдөг. Хөл хөдөлгөөн ихтэй хотын төвд юутантай малгай бүхий нэг нууцлаг эмэгтэй ганцаараа явж байгаа харагдана. Тэрээр 3 бие үнэлэгчдэр очиж мөнгө өгөөд тэднийг Кэйтэй яриа өдөж аль болох олон талын мэдээлэл олж авах даалгавар өглөө. 3 эмэгтэй Кэй дээр очиж яриа өдсөн боловч Мэн Кэй тэднийг халгаасангүй. Тиймээс тэдний хоёр нь Кэйг орхиод явсан бол тэдний нэг болох Мариет явсангүй. Мариет өөртөө чин сэтгэлээсээ хандаж байгааг мэдэрсэн Кэй тэрнтэй ойр зур яриа өрнүүлсэн ч таймтай зүйл хэлсэнгүй. Ингээд Мариетийг тэндээс явах үед Кэй гүн бодолд орон үлддэг. Мөрдөж байгаа хэрэгээ гүн гүнзгий судалж үзэхэр шийдсэн Кэй эргээд Сапер Мортны ферм дээр явж очлоо. Тэрээр Мортны фермийг нэгжиж байхдаа модон дээр сийлсэн 6, 10, 21 гэсэн он сарыг олж хардаг. Гэтэл тэр дүр зураг Кэйд багада тоглодог байсан нэг модон морийг санагдуулна. Гэвч тэр дүр зураг ямар утга учиртай болохыг Кэй сандаггүй. Ингээд тэнд очисон улмөрөө баллахын тулд Кэй фермийг шатааж орхиод тэндээс явдаг. Энэ үеэр Лов цагдаагийн хэлтэс рүү сэмхээ нэвтэрч Рэйчлийн цогцсноос үлдсэн үлдэгдлийг аваад явах гэж байлаа. Гэвч шүүх хэмнэлгийн эмч тэрнийг саатуулж юу хийж байгааг нь асуудаг. Ингээд хэрэгээ нуухын тулд Лов тэр эмчийн амийг хөнөөгөөд Рэйчлийн цогцсноос үлдсэн хэсгийг аваад явна. Кэй гэртээ ирэх үед ахлах төслөгч Жош тэрнийг хүлээж байлаа. Тэрээр цагдаагийн шүүх хэмнэлгийн эмч алагдсан болохыг Кэйд хэлээд энэ хэргийг илрүүлэх нь улам илүү чухал ач холбогдолтой болсон гэдгийг мэдэгдэнэ. Кэй энэ хэргийг шийдэх тал дээр ахиц дэвшил гаргаж чадаагүйг сонссон Жоши илэрхий ундууцаж Кэйг байцааж эхэлдэг. Ингэхдээ тэрнийг бага насныхаа дурсамжуудаас ярихыг хүслээ. Гэвч хуулбаруудын дурсамж нь зохиомл байдаг учраас Кэйн багын дурсамж нь хуурамч гэдгийг тэр хоёр хоёулаа мэдэж байлаа. Хэдийгээр багын дурсамжаа ярихыг хүсэхгүй байсан ч Кэй даргийнхаа тушаалыг дагаж үргэлж бодогддог нэг дурсамжаа ярьдаг. Тэр дурсамжид Кэй доор нь 6, 10, 21 гэсэн он сарыг сийлсэн тоглоомон модмоор бариад нэг үйлдвэр дотор гүйж байдаг. Тэрнийг тоглоомыг нь булаах гэсэн хэдэн жалууд хөөж байлаа. Аргаа барсан Кэй хүү тоглоомоо галтай зуухны тоор нуугаад тоглоомоо шатаачихсан гэж тэдэнд хэлдэг. Энийг нь сонссон нөгөө хүүхдэд ууралж Кэйг зодохож. Хэдийгээр энэ дурсамж зохиомл боловч Кэйд онцгой мэдрэмж төрүүлдэг гэдгээ Жошид хэлдэг. Үнэхээр Кэй Жошиг явсан хойнож тэр дурсамжаа эргэцүүлэн бодсоор байлаа. Модон дээр сийлсэн байсан онцор санаанаас нь гарахгүй байсан учраас Кэй тэр өдөр төрсэн хүүхдүүдийн талаарх бүртгэлийг судалж эхэлдэг. Гэвч тэрний хайгуул яг адилхан ДНК бүхий хүү охин хоёр руу Кэйг хөтлөнө. Гэвч тэр өдөр төрсэн хүү охин хоёрын охин нь нас барж хүү нь амьд үлдсэн байж. Тэр хүү асрамжийн газарт өссөн болж таарсан учраас Кэй шууд асрамжийн газар руу явлаа. Ингэхдээ Кэй найз бүсгүй Жойг дагуулж явна. Аимшиг адал явдал гэх мэт ямар нэг зохиолоор найз нөхөд хамт олноороо оргож зүгтэх даалгавар биелүүлж хурц ухаан авхаал самбаа шаардсан нөхцөл галзуу мэдрэмжийг авахыг хүсвэл Quest Lab-ыг зориорой. Quest
lap. Гэтэл тэрнийг суурьч хогийн цэг болсон хотын дээгүүр нисч байтал замаас нь дээрэмчид давталж Кей машиныг унагадаг. Хүчтэй цохилтод дөргсөн Кей хэсэг зуруухан алджээ. Гэвч дээрэмчдийг ирж машиныг нь тонохын өмнөхөн Кей сэргэж тэдэнтэй тулалдаж хэд хэдэн дээрэмчдийг хөнөөлөө. Гэтэл тэр хогийн цэг дээр маш олон хүн амьдардаг байж таарчээ. Тэд бүгд Кей рүү дайрахаар ирсэн боловч хаа нэгтгээс пуужингууд бороо мэт бууж ирээд тэнд байсан бүхнийг дэлбэлж эхэлнэ. Кейн алхан бүрийг ажиглаж байсан Лов тэрнийг даалгаврын амжилттай биелүүлэхэд нь туслахын тулд энийг хийсэн байж. Гэвч хэн өөрт нь туслаад байгааг Кей мэдэхгүй. Ингээд мань Кей цааш явсаар нэг маш том асрамжийн газарт ирдэг. Асрамжийн газрыг хариуцсан ажилдаг ноён Коттон гэгчтэй Кей уулзнаа. Ноён Коттон ч тэрнийг архив руу дагуулan очоод тэр үед асрамжийн газарт ирсэн хүүхдүүдийн бүртгэлийг үзүүлэхэр болдог. Харамсалтай нь яг тэдэнд хэрэгтэй хуудаснууд байхгүй болчихж. Ингээд энэ нууцыг тайлах боломжгүй боллоо. Хэдийгээр Кейн урам хугарсан ч шантралгүй цааш явсаар нөгөө бага насны дурсамжинд нь үзэгддэг тэр үйлдвэр рүү явж ордог. Тэрээр дурсамжиндаа гардаг тэр замаар явсаар нөгөөх 100-ны дэргэд очоод нуусан тоглоомоо хайж үзтэл нөгөө модон тоглоом нь яг тэр хിവэрэ гараад ирхэн тэр. Энэ явдал Кейд хүчтэй цохилт болж Кей өөрийнх нь дурсамж үнэхээр зохиомл дурсамж юу? Эсвэл жинхэнэ болсон үйл явдал уу гэдгийг ялгаж чадхаа болно. Тэгээд Кей шууд доктор Эна Стеллен гэгч хуулбарын дурсамж зохиогч дизайнер эрдэмтэн дээр очлоо. Доктор Стеллен дархлаа муутай учраас халдвар авахаас сэргийлж бусдаас тусгаарлагдсан томоос том өрөөнд амьдардаг аж. Кей ч доктор Стелленд хандаж өөрийнх нь ойлгомжгүй дурсамжийн учрыг олж өгөхийг гуйлаа. Доктор Стеллен эхэндээ тэрний хүсэлтийг нэг их тоохгүй байсан ч Кей шалсаар байсан учраас тэрний дурсамжийг нарийн нэгтэлж үзэхэр болно. Ингээд хэсэг хугацаанд судалсны эцэст Эна нэгэн цочирдон мэдээг тэрэнд дуулгана. Юу гэвэл Кейн дурсамж бодиттой. Тэгээд зохиомл дурсамж биш байдаг. Энэ үг Кейг ч бас цочролд оруулна. Хэрв тэр дурсамж бодиттой юм бол Кей өөрөө Рейчлийн хүү болж таарч байлаа. Ингээд цочролд орсон Кейг тэндээс гарч явах үед цагдаа нар тэрнийг саатуулдаг. Улмаар Кейг сэтгцийн наривчлсан шинжилгээнд оруулахад Кей энэ удаад шалгалтанд унлаа. Өөрөөр хэлбэл Кей хүмүүст 100% дуулууртай байж чадахгүй гэсэн дүгнэлт гарч. Энийг сонссон ахлах дэслэгч Жоши их дууралдаг. Тэрээр Кейг сэтгэл зүйн шалгалтанд унсанд нь уурлаа зогсохгүй. Энэ хэргийг шийдэж чадахгүй цаг алдсанд нь бухимдаж байдаг. Гэвч Кей өөртөө цаг хожихын тулд хүүхдийг олж хөнөөсөн гэж худлаа хэлнэ. Ингээд Жоши Кейд 48 цагийн амрах хугацаа өглөө. Тэгээд хэсэг амарсны дараа дахин сэтгцийн шинжилгээнд орохыг тушаадаг. Кейг гэртээ ирэхэд нэг гинтийн бэлэг хүлээж байлаа. Тэрнтэй илүү ойр дотн холбогдохыг үргэлж хүсдэг Жой гэртээ Мариет гэгч биеэ үнэлэгчийг дуудсан байна. Тэрээр өөрийн холограмыг Мариетийн бие дээр тусгаад Кейг өөртөө нөгөө юу яаж байгаа мэт мэдрэмжийг өгөхийг хүссэн байлаа. Маргааш өглөө Мариет тэндээс явахдаа Кейн хөрмөнд байршил дамжуулагч төхөөрөмж сэмхэн суулгачхад яваад өгдөг. Энэ хэргийн учрыг бүр сайн тайлах хүсэлтэд автсан Кей нөгөө модон тоглоомоо Дог Баджер гэгч судлаач тэр аваачж өглөө. Дог Баджер тэр тоглоомыг сайтар судалсны эцэст тэр тоглоомоос нэг төрлийн цацраг идэвхт бодисыг илрүүлнэ. Энэ учрыг Кейг дараагийн газар руу хөдөлжээ. Тэрээр өөрийнхөө их усврыг олж мэдхийн тулд хаашаач явж юу ч хийхээс боцохгүй болсон байлаа. Энэ үеэр Лов Жошигийн офс дээрээ Кейг хаана байгааг асууж шалгаж эхэлдэг. Жоши тэрэнд тэрний хаана байгааг хэлэхгүй гэж зүтгэхэд Лов Жошиг хутгалж алаад царайг нь компьютерт нь уншуулж нэвтрээд Кейн байгаа байршлыг тогтоодог. Энэ үеэр Кей Лас Вегас хотын сүүрсэн балгас руу ирж байлаа. Хот элс тоосонд дарагдсан анир чимээгүй хаягдмал газар болон хувирчээ. Балгас улсан хот дундуур алхаж явахдаа Кей нэг нохой зогсож байхыг олж хардаг. Гэтэл ард нь дуу гарахад Кей эргэж хараад гайхлаа. Учир нь олон жилийн өмнө сураггүй алга болсон алдарт 90 дээгүр гүйгч Рик Декарт өмнө нь буу бариад зогсож байдаг. Декарт тэрнийг буудах гэж оролдсон ч Кей аммалтас болтож зогцсоор Элвис Пресли, Мэрилин Монро хоёрын холограм тоглолт болж байгаа нэг өрөөнд орж ирнэ. Декарт Кейн араас гүйцэж ирээд тэр хоёр хэсэг хугацаанд ширүүн зодолдсон ч удалгүй өөр хоорондоо ямар нэг холбоотой болохоо мэдэрцгээж зодолдохоо зогсоодог. Рик Декарт Кейг цайгаар дайлсанд Кей Рикээс Рейчлийн талаар болон тэрний хоёр хүүхдэд яг юу тохиолдсон талаар асууж эхэлдэг. Тэр хүүхдийн талаар үннийг Wallace Smith-ийн хүмүүс олж мэдэх юм бол хүүхдэд аюул учрах болно гэдгийг мэджсэн учраас тэр хүүг асрамжийн газар даваачсан гэдгээ Рик Декарт Кейд тайлбарлана.
Ингээд Декарт өөрийн ярьсан бүхнийг нотлох баримтуудыг Кейд үзүүлэхээр явсан боловч яг энэ үеэр Лов болон тэрний туслахууд дайрж ирээд Рик Декартыг шархтуулаад барьж авдаг. Харин Кей хүн шархтан газар тунжээ. Лов Кейг хайр найрг үзодож тэрний найз бүсгүй Жойн холограм хадгалагдаж буй төхөөрөмжийг эвдэж Жойн санамжийг үгүй хийдэг. Тэгэд тэр Кейг тэнд нь хаяад яваад өгдөг. Декартыг хамгийн чухал хүн гэж бодсон Лов тэрнийг Воллес руу хүргэж өгөхөөр авч явсан бол нөгөө үл таних юудэнтэй малгайтай эмэгтэй Кейн амийг аварна. Тэр эмэгтэй хуулбаруудын эрх чөлөөний хөдөлгөөний толгойлогч Фрейса гэгч байж. Тэд Мариеттийн суйрлуулсан байршил тогтоогчийн ачаар Кейг олсон байна. Фрейса Кейд бүх хүнийг хэлж Рейчлийн амьд үлдсэн хүүхэд нь эмэгтэй хүүхэд байсныг хэлдэг. Энийг сонссон Кей өөрийгөө Рейчлийн хүүхэд биш болохыг ойлгоод ихэд хямрлаа. Тэрхэн мөчид Кей Рейчлийн жинхэнэ хүүхэд нь доктор Эна Стеллен болохыг ухаарна. Тэр өөрийнхөө жинхэнэ дурсамжийг хиймлэр бүтээж тэрнийг Кейн дотор суулгасан байсан нь тэр байлаа. Энийг ухаарсан Кейн сэтгэл санаа уймарсан байгааг ойлгосон Фрейса тэрэнд сүүлчийн чухал даалгаврыг өгдөг. Рейчлийн хүүхдийн талаар бодит үннийг Воллес олж мэдэх ёсгүй. Тиймээс Воллесыг жинхэнэ үннийг мэдэж өөрийн хорон төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд нь Кей саад болох ёстой байлаа. Тэр бүхэл шаардлагатай бол Рик Декартыг устгасан ч болно гэдгийг тэр Кейд сануулна. Энэ бүхний талаар Кей нэлээд эргэцүүлэн бодсоор. Энэ үеэр Рик Декартыг Воллес корпорацид авчирсан байлаа. Воллес өөрөө Декарттай уулзаж тэрнээс хуулбаруудын нөхөн үржихийн талаар мэдэх бүхнээ ярьж өгөхийг шаардна. Декарт үннийг мэдэхгүй гэж мэлдсэн ч тэрнийг ам алдуулахын тулд Воллес Рейчелтэй усны тусал шиг адилхан хуулбарыг Декарттай уулзуулдаг. Гэсэн ч Декарт ам нээсэнгүй. Тиймээс Лов Рейчлийн хуулбарыг өчиггүй буудаж орхино. Кей хотод ирээд өөрт тохиолдсон бүхнийг эргэцүүлэн бодсоор алхаж явахдаа Жойн сайжруулсан хуулбарыг сурталчилсан авраг том холограм сурталчилгааг олж харна. Тэрхэн мөчид Кейд Жой өөртөө ярьж байх шиг санагджээ. Хэдийгээр тэр бол зүгээр нэг холограм гэдгийг мэдэж байсан ч Кей найз бүсгүй Жойгоо эргэн санддаг. Тэгээд урам зориг орсон Кей хүлээж авсан сүүлчийн даалгавраа биелүүлэхээр сэтгэл шулууддаг. Энэ үеэр Декартаас ямар ч аргаар хамаагүй үг унгаж авах даалгавар авсан Лов тэрнийг хотын захад орших хинээч мэдэхгүй нэг газар руу авч явж байлаа. Тэнд Декартыг тамалж хуулбаруудын нөхөн үржихийн талаар чухал мэдээллийг олж авна гэж Лов төлөвлөж байдаг. Гэвч Кей тэдний замд тайрч хамгаалтын машинуудыг дэлбэлээд Декартын сууж явсан машиныг улс руу унгаж орхино. Ингээд Кей Декартыг аврах гэж байтал Лов гинэт хажуунаас нь дайрлаа. Кей Лов хоёр ширүүн тулалдсан ч эцэст нь Лов тэрнийг ташаа руу хутгалж унгана. Энэ үеэр тэдний сууж явсан машин усанд автсан байдаг. Дараа нь Лов Декарт руу очиод мэддэг бүхний хэлхийг байцааж эхэлсэн ч Кей бүх хүчээ шавхан тэрнлүү дайрч багалзуурдаж аваад ус руу даран живүүлдэг. Ингээд Кей Декартыг аварч машинаас гарцгаалаа. Ингээд Кей Декартыг тэнд живж өгсөн мэт болгохоор тооцоолсон байна. Тэгээд тэд хамтдаа нэг байшинд ирэхэд Кей халаасандаа байсан модон тоглоомыг Декартад өглөө. Хүн чаргацсан Кей өөрт нь хугацаа багуулсныг мэдэж байлаа. Гэтэл тэдний хамтдаа очсон байшин нь доктор Эна Стеллний ажлын байр байдаг. Ингээд Декартыг дотогшоо орох үед Кей шатан дээр хэвтээд дээрээс нь хайлан орох шинэхэн цасыг ширтэж хэвтэнэ. Тэрээр жинхэнэ цагдаагийн ёсоор сүүлийн даалгавраа амжилттай биелүүлсэндээ баяртай байлаа. Энэ үеэр байшин дотор Декарт өөрийнхөө үрд алдсан гэж бодож байсан охинтойгоо дахин уулзаж нүдэндээ итгэж чадахгүй зогссноор кино маань конец фильма. За энэ хүрээд энэхүү галзуу киноны тайлбар маань дуусч байна. Кино тайлбар маань таалагдсан гэж найдаа. Тэгээд энэхүү гайхалтай галзуу киног та нарт ярьж өгөх боломж олгосон Quiz Lab-ийн хамт олондоо баярлалаа. Хамт олон найз нөхдөөрөө галзуу мэдрэмжийг бодитоор мэдрэхийг хүсч байвал Quiz Lab-ыг зориорой манайхаа. За тэгээд дараагийн бас нэгэн галзуу киноны тайлбараар хэдүүлээ удахгүй эргээд уулзсан. Тэр болтол яах вэ? Дарддаг юмнуудаа дараад хүлээцгээж байна шүү дээ.